Үзэгчтэй та бүхэнд орой мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдрийнхөө мэдээллийн хөтөлбөр үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Анхаарал хандуулно. Ингээд та бүхэндээ Хинтээ аймагт төрөнсөн мэдээллүүдийг танилцуулъя. Эхний мэдээ. Өнөөдөр хэлмэдгэсдийн гэгэн дурсгалыг хүндэх өдрөө. Хинтээ аймаг 27 дахь жилдээ тус өдрийг тэмдэглэж хэлмэдгэсдийн ар гэр аймгийн удирдлагууд хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна. Бориод зан олон хамгийн их хэс хэрэгтэй тохиогдсон байдаг. Хинтээ аймгийн хэмжээнд нийтдээ 3216 хүнээ хэлмэдүүлсэн гашуун түүхтэй ард түмэн юм а. Хэлмэдгэсдийн үр сад түүний нутгийн энэ ахын дүүс төрөл төрөсөд дийн сэтгэлийн хар мөр өнөөдөр хүртэл үргэлжилж байна. Хинтээ нутаг та бидний төрөл төрөсөд дээд удмынхан хэлмэдгэсдийн тэр их шуурганд хамгийн ихэнд өртсөн тийм хүмүүсийн үр сад өнөөдөр бидэнд хүндэтгэл илэрхийлж зогсож байна. Сэцэн хан аймгийн гол хошуу болох Хинтээ аймаг тэр дундаа буриад зан олон хэлмэдүүлэлтийн хар бараан түүхийн гэрж болж 3216 хүнээ хэлмэдүүлсэн нь түүхэнд тэмдэглэжээ. Сүмбийн гэх зохиомл хэрэгтэй Хинтээ, Дорнод, Улаанбаатар хотын 317 хүнийг хэлсээр баривчилж 56 хүнийг цаазаар авч 254 хүнийг 3-аас 10 жил гямданд хорж шийтгэж байжээ. Өдгөө эдгэр хүмүүсийн өр хөөхөд гэр бүлийн гишүүн 90 орчим иргэд байна. Түүний нэг нь өндөр настан чойдохгүй юм а. Он 2 сарын 25-ны өдөр цагаан морин төрөхтэй манай нутгийн хяажин бураа гэж төрийн гэзэгтэй хархан хөтчөөр хурж ирж нэг дээрвч нь одоо энэ цолуулна мөрөн дээр биш батлизэн дээр дүлттэй байсан. Тэгээд тийм цолтой хурж ирээд тэгээд манай хөрөнгийг бүртгээд манай хөрөнгө нэг 26 хоног нэг бүсгүйс ухаалаг юм а 2 тоглолттой үнэ миний ондог би нэг 7-8 насны хооронд байсан. Тэгээд хонгор морийг нэг мацмудамтан дээр 2 гэрийн юунд ижээ аваа ирэмэ зогсож ламтай л өмсөж. Энэ баруун бүс гэдэг болыг ингэр. Тэгээд одоо би ламтай л байхгүй. Одөгтэй байхгүй гэсэн. Тэгээд гэр онгодог гэдэг. Тэгээ намайхаа гэрийг онгодог өгсөн. Тэгээд ухаадсан төрүүлгээд тэгсэн нэг улаан дайлан мэндэл одоо миний мэддэг. Энэ урд төр маань ойдлоор ингээд суурцсан. Шинэл өмссөн хүн шиг салхин дээшэд нөмгөн нөмрөд орхимжоо энэ одоо сүүлдэл мэдсэн орхимж гэж улаан давын дээгүүр тавиад тэгээд очиод намайхаа юм дуугарсан тэр надаас том болсон хойно машин техниктэй олон жил явсан хойно яхад сэрийн дөхөө гэсэн юм шиг байна. 3 мортой хүн гарч ирэх мортой. Дэшин дотроос тэгээд тэнэс нэг хүн сольж өнөө цэргэн дээр орхимжийн толгойг нь басан хүн дээр 2 хараар нь суулгаж хооронд нь одоо өсчм орхин ч юм уу тийм холбоод тэгээд жумраагаа хөтлөөд тэгээд одоо аймгийн явж байгаа юм байна. Маргааш нь миний багш одоо миний эцгийг одоо засгийн тэргүүн суржлам гэж манай одоогийн баян хатгсан магиш дөгөрөгийн харьяат төвчин гэж төрийн хар хүн байсан гэдэгтэй. Тэр олон суржлам маань тэргүүн суржлам байсан юм байна. Тэр хүн тэр Марат багш гэдэг Бадар сүрэн гэдэг хүн их том хүн байсан. 2 метрч хүн тэр. Тэр энэ хэрэг өхлийн хийд үсээ хийдэг захирдаг одоо тэргүүл амнаас юм уу. Тэр маань тэр Марат багш маань маргааш 2 сарын 26-нд аваад явсан да тэгээд улс төрийн хэс хэрэгт хэлбэгдэсдийг цагаатхан тэдэнд нөхөн олгор олох ажил Хинтээ аймагт 70 орчим хувьтай явагдаж байна. Нийт 100 гаруй иргэнд нөхөн олгор олгохоос 85 иргэнд 4 тэрбум 325 сая төгрөгийн нөхөн олгорыг олгожээ. Дахин 28 иргэний нөхөн олгорыг олгох ажил үргэлжилж байна. За цагаатах ажлыг өдөртөн зохион байгуулах комиссар бол манай Хинтээ аймгийн цагаатах ажлыг өдөртөн зохион байгуулах салбар комиссоос бол материал юмнуудаа бол явуулдаг байгаа. За материалууд бол аймгийн цагдаа шүүхээс
аль бие ёсоор ирэхээр нь одоо манай комиссоос шууд одоо тэр цагаат хайдлыг удирдан зохион байгуулах комисс руу явуулдаг. За тэндээ бол одоо бүх асуудлуудыг шийдээд ингээ явж байгаа. Ерөнхийдөө бол дээрээ тэр материал юмнуудыг үзэж хараад ерөнхийдөө бол санхүүжилт юмнуудаа өгтөө бол хамгийн ахмад настай тийм улсуудаас нэхэлж одоо тэр тэтгэл юмнуудаа бол олгоод ингээд явж байгаа. За манай салбар комиссийн зүгээс бол бид нар шаардлагатай бүх юмнуудыг хийгээд тухайн үрд нь одоо материал юмнуудыг нь хөргүүлж байгаа. Тэгээд 2019 онд бол үндсэндээ бол 6 хүний 289 сая төгрөгийг бол олгосон байгаа. За 2020 онд 51 хүний 2 тэрбум 803 сая төгрөгийг олгосон. За 21 онд болохоор ч 8 хүний 320 сая төгрөгийг бас олгосон. За 22 оны одоо 9 сарын одоо 9-ний өдрийн байдлаар гэх юм бол 20 хүний 320 сая төгрөгийг олгоод байгаа. Одоо яг манай дээр бас 10 гаруй хүний материал юмнууд хүлээгдээд нь болохгүй. Тэгээ ярин зарим нь бол одоо тэр ахмад настайгаас нь олгогдоод ингээд явж байгаа юмнууд байж байгаа. Зарим нь материал дутуу, тэгээ тэр сүүхийн лавлгаа юмнууд нь дутуу гэсэн ийм одоо юмнууд бол хараад бид нар бол эндээс бол ямар ч ясан одоо тэр материал өгсөн одоо тэр хэлмэгдсэн одоо тэр хэлмэгцсийнхээ өр хүүхдийн одоо материал юм өсөлтийг бол одоо тухайн үрд нь тэр цагаат хажилыг удирдан зохион байгуулах комисс руу бол уламжлаад яаралтай одоо шийдвэрлэж болохоор бол шийдвэрлэж одоо асуудлаа зохион байгуулагч гэдэг юмнуудыг нь бол тавиа явуучих гэдэг. Жилээс жилд хэлбэлгэсдийн үр хүүхдүүдэд цөөрч байгаа учраас энэ ажлыг үр дүнтэй бөгөөд хурдан шуурхай зохион байгуулах шаардлагатай байна. Хэлбэгдсэн эцэг эхийн нэр хүүхдийнх нь овогтой зөрж шүүхтээр нотлогдохгүй байгаа тохиолдол байгаа бол 2019 онд материалын өгөөд 3 жил нөхөн олгорон хүлээж суугаа иргэнж байна. Өгнөөл гэдэг тэгээд өгдгөө манай аав хэлмэгдсэн юм байна. 40 сая би ч 19 онд өгөөд. Тэгээд байж дээ. Очор дугаар нь болоогүй байдаг юм яадаг. Өгчөөл гэдэг тэгээд нэр чинь болоогүй байна л гэдэг шүү дээ. Өөрөөс шалтгаалга бүх зүйлээ бүрдүүлээд өгчихсөн үү? Бүх зүйлээ бүрдүүлсэн. Шөөхөр ороод бүр тогтоол гарцсан байгаа шүү дээ. Тэгэхээр таны хувьд бол 3 жил хүлээж авах нь шүү дээ. Энэ мөнгийг. Тийм. Аван гараад нэг өгч магтгүй л гэдэг шүү дээ. Цагаатгалын комиссоос хавар улсууд ирээд хаацсан юм шиг л шүү дээ. Хэлбэгдэхсдийн гэгэн дурсгалыг мөнгөчүүлэх ажлын хүрээнд орон даяар сүм хийдүүдэд буйны ном хурж 108 зул өргөх үйл ажиллагаа болж байна. Хинтээ аймгийн тухайд гүндүү гаруулан шатав барьжаалын хэд буйн номыг айлдах юм а. Дараагийн мэдээ. Монгол улсын хэмжээнд 0-18 насны 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөгийн мөнгөнд тэтгэмжийг олгодог. Гэтэл энэхүү мөнгөнд тэтгэмжийг зохисгүй хэрэгэлдэг эцэг эх асран хамгаалагчид цөөнгүй байна. Хинтээ аймгийн хувьд ийм зөрчилтэй 86 орчим хүүхдийн асуудлыг шийдсэн бол жил ирэх тусам зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Хинтээ аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт сүүлийн 2 жилийн хугацаанд хүүхдийн мөнгөнд тэтгэмжтэй холбоотой зөрчил 86 бүртгэжжээ. Цаашид энэ тоо өсөх хандлагатай байна. Хүүхдийн мөнгөнд тэтгэмжийн зөрчил гэдэг нь 0-18 насны хүүхэд зарцуулагдахгүйгээр тухайн асран хамгаалагч, эцэг эх, эмээ өвөө зэргийн холбогдох данс эзэмшигч нь архитан согтуурах, гэр бүлийн хүчирхийлэл үйлцэн тохиолдолд эрхийг нь цуцалдаг байна. Манай газар дээр хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж эхлээд одоо 4 дахь жилдээ ажиллаж байна. За хөдөлмөрийн нийгмийн агуулгын сайтын одоо тушаалаар улсын байцаагчаар томилогдоод эрхээ аваад ингээд ажиллаж байна. За хүүхдийн мөнгөнд тэтгэмжтэй холбоотой ер нь хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой зөрчлүүд бол жил тутам гарч илээдэг л да. Манайд бол жилдээ нэг өнгөрсөн жилийн байдлаар ихэд 170 орчим хүүхдийн эрхийн зөрчил бүртгэгдсэн байх жишээтэй тий. За энэ дундаас ажиллагаа хийгдээд зөрчлөө, гэмтэргийн шинжтэй юу, за бусад хүүхдийн эрхийн зөрчлөө гэдгээр нь ялгаад одоо хариу үйлчилгээнүүдэд үзүүлэн явж байна. За яг хүүхдийн мөнгөнд тэтгэмж олголтын байдал дээр сүүлийн 2 жилийн байдлаар нь би танилцуулъя. За Монгол Улсын засгийн газрын 22 оны 36 дугаар тогтоол гэдэг тогтоолоор энэ хүүхдийн мөнгөнд тэтгэмжийн асуудал дээр бас гарц гаргалгаа гаргаж өгсөн. Өмнө нь яадаг байсан бэ гэхээр хүүхдийн мөнгөнд тэтгэмж ерөнхийдөө нөгөө хүүхд насны төрөг учраас ээжийнхэн данстай холбоотой ээжийнхэн дансанд ордог. За ээж нь хэрвээ хүүхдээ хасран хамгаалдаг, орхио явцсан ийм тохиолдолд тэр мөнгийг хүүхд шилжүүлж авах ямар ч боломжгүй байсан бол за энэ засгийн газрын 22 оны 36 дугаар тогтоолоор энэ боломжийг нэгэд өгсөн байгаа. Энд ямар боломж вэ гэхээр тухайн орон нутгийнхаа хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлтээр за хүүхдийг одоо тэр хүүхдийн мөнгөнд тэтгэмжийн
дансандаа хяналттай авч байгаа нь асран хамгаалдаггүй тий хаяа явцсан хүүхдийнхээ эсрэг гэмтрэг зөрчил үйлдсэн тохиолдолд улсын байцаагчийн дүгнэлтээр одоо тэр тэтгэмжийг зогсоогоод за дараагийн яг хүүхдийг асран хамгаалж байгаа энэ хүнд нь шилжүүлнэ гэсэн юм зохицуултын журмаар аваад ирсэн байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас шийдэх боломжтой болоод байна гэж ойлгож байна. За сүүлийн 2 жилийн байдлаар манай байгууллагын хэмжээнд нийтдээ 2021 онд 34 хүүхдийн асуудлыг 2022 оны эхний 8 сарын байдлаар 52 хүүхдийн асуудлыг хүүхдийн мөнгөнд тэтгэмжтэй холбоотой гомдлын хүлээн авч шийдээд байж байна. За хүүхдийн мөнгөнд тэтгэмжийн зөрчлөөс гадна гэр бүлийн салтаас үүдсэн олон бэрхшээл хүүхдэд хор уршиг дагуулдаг байна. Бодит жишээг энд онцлбол өсвөр насны 2 хүүхдийн эцэг их салаад 3 орчим жил болж байна. Тэдний аав нь Солонгост ажиллахаар явж холбоогүй болжээ. Ээж нь мөн сургаггүй болоод 3 жилийн өөрийг үзэж байна. Тэд хамаатан садныхаар ээжлэн амьдардаг өгөөд хүүхдийн мөнгө автоматар ээжийн дансанд орсоор байна. Хүүхдийн мөнгөө тэд өөрсдөө захиран зарцуулах үүднээс ийхүү гэр бүл хүүхэд залуучуудын хөгжийн газарт хандан асран хамгаалагч дахин тодорхойлж хүүхдийн мөнгөө шилжүүлэх ажил ийхүү хийгдэж байна. Хэрв ийм байдлаар хүүхдүүд хохирч байгаа бол Нэн Яаралтай аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон хөдөлмөр халамж үйлчлэгээний газарт яаралтай хандах хэрэгтэй байгааг албаныхан онцолж байна. Хэрвээ одоо эцэг эхчүүдтэй за эцэг эхчүүд биш байж бол өвөө эмээ эсвэл эргэн тойрны хүмүүс нь таны эргэн тойронд одоо ийм эрхэн зөрчигдсөн хүүхдийн мөнгөний тэтгэмж авч чаддгүй эцэг нь хаяа явцсан ийм хүүхдүүд байх юм бол манай гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар дээр ирээд улсын байцаагчтай өгөөд өргөдлөө өгөөд за бас нэг хэдэн баримт бичиг бүрдүүлэх юм байдгийн одоо амьдарч байгаа айл дээр хийгдсэн нөхцөл байдлын үнэлгээ сургууль сурч байгаа гэсэн тодорхойлолт багийн даргын тодорхойлолт за эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагддаг гэсэн бичиг за тэгээд тэр асран хамгаалж байгаа хүний баримт бичиг хүүхдийн өрийн баримт бичиг гэсэн ийм юм бүрдүүлж ирээд за манай улсын байцаагчаар дүгнэлт гаргуулад энэ эрхээ эдлэх боломжтой шүү хүүхдийн мөнгөний тэтгэмжээ шилжүүлж авах боломжтой байгаа гэдгийг хэлмээр байна. Ээж нь сурагтай юу? Дараагийн мэдээ. Хинтээ аймаг дахь цагдаагийн газраас заллах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх үүднээс Төрийн банктай хамтран иргэдэд зөвлөгөө мэдээллийг хүргэх зорилгоор өдрөлгийг зохион байгуулсан байна. Энэ дараах мэдээллийг одоо хүлээн авч үзнэ. Хинтээ аймгийн хэмжээнд он гарсаар заллах гэмт хэрэг 55% өсжээ. Заллах гэмт хэрэг нь ихэнхдээ цахимаар үлдэгдэж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд бүртгэгдэж буй гэмт хэргийн 40%-ийг эзлээд байгаа юм а. Тиймээс улсын хэмжээнд хэрэгжиж буй заллах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа арга хэмжээний хүрээнд Хинтээ аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасаг нь Хаан банк, Төрийн банк болон Хас банкуудын Хинтээ аймаг дахь салбаруудтай хамтран иргэдэд захирлах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэх өдрөлгийг 9-р сарын 8-ны өдөр Эвт худалдааны төвийн гадна талбайд зохион явууллаа. Хинтээ аймаг дахь цагдаагийн газраас заллах гэмтрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2022 оны 9 сарын 8-ны өдөр Төрийн банктай хамтран цагдаагийн байгууллагаас иргэдтэйгээ уулзаж яриа таниулга хийж байна. Энэхүү яриа таниулгыг зөвхөн Төрийн банктай бус Хаан банк, Хас банк, Төрийн банк гэсэн 3 банктай хамтарч Хинтээ аймаг дахь цэцэрлэг сургуулийн багш нар болон бусад төрийн албаагчтай одоо яриа таниулга хийж явж байгаа. Хинтээ аймагт бүрдэж байгаа гэмт хэрэгээс 40 орчим хувь нь заллах гэмт хэрэгт өртсөн иргэдийн гомдол мэдээлэл байгаа. Ийм учраас иргэд та бүхэн минь хувийн аюулгүй байдлаа хамгаалах ёстой. Нэгдүгээрт та утасны аюулгүй байдал, хоёрдугаарт Gmail болон Facebook чатны аюулгүй байдал. Гуравдугаар та өөрийн бичиг баримтын аюулгүй байдлыг сайдар хангах хэрэгтэй байна. За заллах гэмт хэрэг үйлдэж байгаа болон заллуулж байгаа иргэдийн донд насны судалгааны хувьд ярих юм бол ямар нэгэн тийм тэдээс тэдэн насны хооронд маш их заллуулж байна гэсэн зүйл байхгүй. Ер нь бол 10 дугаар анги хүүхдч бай. Одоо 20-тай хүн ч 30-тай хүнтэй ч одоо иргэд маань бүхэл насны иргэд маань одоо заллах гэмт хэрэгт өртөж чинь заллах гэмт хэрэг бас үйлдэж байгаа. Иргэд их усүрэн тодорхойгүй хаягаар холбогдож бараа худалдан авч данс руу мөнгө шилжүүлснээр санамсаргүй байдлаар заллингийн орхиж болдог байна. Түүнийгээ дагаад данснаас дансны хоорд мөнгө шилжүүлсэн заллах тохиолдол нэлээдгүй бүртгэгддэг байна. Тиймээс банкуудын хувьд энэ төрлийн гэмт хэргийн эрсдлээс хамгаалж харилцагч нарынхаа дансны мэдээллийг тодорхой хугацаанд шинжилж ажилладаг гэдгийг хэллээ. Тэгээд Төрийн банк нь бол ер нь мөнгө угаах, террор улсыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тэгээд ер нь үйл ажиллагааны журам болон харилцагчдын гэмт хэрэгээс сэргийлэх, заллингийн шинжтэй үйлдэл болон харилцагчдыг болоо таньж мэдэх энэ чиглэлээр бол одоо ерөнхийдөө
сургалтуудыг нийт одоо ажилтнуудаа болоо тогтмол хүргэж ажиллаж байна. Ер нь бол төрийн банкны салбар нэгжүүд болон бас энэ нэгжүүдээрээ нэгжүүдийнхээ бол харилцагчийн мэдээллийн самбар болон этемүүдэд одоо бас энэ заллих гэмтэргээс урьдчилан сэргийлэх одоо зөвлөмжүүдийг нааж байршуулж бас иргэддээ бас хүргэж ажиллаж байгаа. Харилцагчдаа бас анхааруулж уриалж хэлэхэд бол бид та бүхэн маань ерөнхий цахим иргэний үнэлгээтэйг өөрийн харьяа салбар төрийн банкны өөрийн харьяа салбар нэгжүүд дээр бол очиж энэ бас харилцагчийн дансны мэдээлэлээ шинжилүүлж харилцагчийн аюулгүй байдлыг хангаж мөн одоо энэ цахим гэмтэргээс урьдчилан сэргийлэхийг бол сэргийлж ажиллахыг бол зөвлөж байна. Заллах гэмтэргийн 87.1% санаатай хэлбэрээр бусдыг төөрөгдөлд оруулж хуурч мэхлэн эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөн эзэмших эрхийг шилжүүлэн авах, биелэх боломжгүй зүйлсийг биелэх боломжтой мэтээр итгүүлэн цахим хаяг болох Facebook Messenger-ээр нэвтэрч дотны хүнээр нь дамжуулан бэлэн мөнгө шилжүүлж авах зэргээр үйлдэгдэж байна. Иргэд өөрийн дансны мэдээлэл болон цахим банк цахим хаягийнхаа кодыг тогтмол шинжилж Финкодо бусдад хэлэхгүй байх, өөрийн утасны дугаар, регистрийн дугаар агуулсан таахад хэлбэр код хийхгүй байхыг цагдаагийн газраас анхаарууллаа. Дараагийн мэдээ. Улсын их хурлын гишүүн Идэрбатай эргэх холбоо 52 иргэдэн сонсох уулзалтын хүрээнд Өндөрхан хот төгсөлтөд орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоо төлөвлөрийн газрын 60 гаруй ажилчидтай уулзалт хийж Улсын их хурлын хавар намрын чуулган засгийн газрын онцлог шийдвэр аймгийн төсвийн талаар мэдээлэл хүргэж тэдний самд бодлыг сонслоо. Нэг нь аймаг дотор унсан усыг бид нар зайлуулдаг болохгүй бол энэ замын шороо мороо эсвэн усын хэмжээнд дийлдэхгүй байна гэх. Өнөөдөр эргэх холбоо 52 иргэдэн сонсох уулзалтын хүрээнд Өндөрхан хот төгсөлт орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоо төлөвлөрийн газрын 60 гаруй ажилчидтай уулзалт хийж Улсын их хурлын хавар намрын чуулган засгийн газрын онцлог шийдвэр аймгийн төсвийн талаар мэдээлэл хүргэж тэднийг сонслоо. Тус газрын дарга Гомбаатар ажлаанд танилцуулж намрын шинэ улирал ихсэнтэй холбогдуулан ачаалал их байгааг дуулгаж хогны машин 2 унгалдай ковш 1 шаардлагатай байгааг мөн хинтийн орон сууц хөтөлбөрт ажилтнуудаа хамруулах асуудалд туслалцаа үзүүлэхийг хүслээ. Өмнө нь Чингис хотын захирагчаар ажиллаж байхдаа хогны менежмент, эко автобус, Чингис хотын гэрэлтүүлгийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж байсан. Хотын өнгө төрөх үзэмж хот хөгжилтийн ажилтай шууд холбоотой байдаг. Тиймээс тэдний саналыг хүлээн авч цаашлаад хот хөгжилтийн ажилтнуудын цалин нэмэх, тоног төхөөрөмжийн шинжилтийг шатараатай шийдвэрлэхээ илэрхийлсэн юм. Мөн төрийн ордны үйл ажиллагаатай танилцах урилгыг үргэсэн юм. Чадах юм бол Хинтээ аймгийн аль цэгээс ямар ч бохироо болцоотой болох юм. Өндөрхан мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан үзэгчдтэй баярлалаа. Амралтынхан өдрүүдийг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.